Дарин. Production. Энэ бичлэг таалагдчихвэл лайк, коммент, subscribe хийгээрэй. Сайн уу бүгдээрээ энэ удаагийнхаа vlog-т тавтай мөрөл. За Айсландын урд хэсгээр явж үзье өнөөдөр. Өнөөдөр хагас өдөр би Айсландын урд хэсгийн хөдөөгөөр явах гэж байна. Тэгээ өнөөдөр нэг tour бүгэлцэн. Амьдралдаа анх удаа юм үнтэй tour бүгэлээ хөдөө явдаг. Тэгээд ямар хөө байх нь хэдүүлээ хамтдаа үзье. Тэгээд бичлэгийн утасны цэнийг дуусахгүй бол 10 цагийн юу аялалаа. За өглөө бүр хасааны өглөө амар хүн багтай. Тэг хөнгөлтэй уусаа хөнгөө. Бүр хүн багтай болчихж байгаа да. Тэгээд энэ нөгөө нэг National Museum of Iceland энэ цаана University of Iceland гэдэг Iceland их сургууль нэдэг. Тэгээд тийшээ яваад бас терминалаас баасан суугаад тэгээ явнаа. Дараагийн спот руугаа олцгаая. Here you can see the area here to the right is called Heiðmark, and this is outland and employment area of Reykjavik, and this also the area Reykjavik gets its cold water from. Cold water in Reykjavik is very good quality. You can drink it straight from the tap. 870, 930, and a big part of the settlers were pagans. They lived in Thor and Odin. But in year 1000, our parliament of Thingvellir decided to enforce Christianity. Lake Hotspurs. See here to the right. And sometimes if there are very strong waves sea from the Atlantic Ocean can come into the lake. Wick гээд хотод ирлээ. Wick Town гинэ. Эхний Vikings-уудын амьдарч байсан хот юм шиг байна. Тэгээд энэ хартаа вау, байгалийн бүтээл үнээр бүр гоё юм. Тэр хартаа тэртээ бүтээл болон биш юм байна. Биш ханаар гэдэг хүсэлтгүүрээс жоох идэж жоох юм авч идчихэд тэгээд тийшээ тэр улаан биш өчч үзье гэж боллоо. Энийг юу TikTok-оор аягүй хэрсэн юм аа. Яг ганцхан байрлал ингээ байдаг гэдэг уулан дээр. Тэрийг өчч үзье. Let's go. Хөдөөнийхөө тусан төртлийг хаавс хийж бэлтэж байна.
тийм ээ нөө болсол зүгээрсэн. Хийж болох бүхэл юм ээж хийцэн. Ни банан идчихээ даа. Wait гээд сунд ирсэн юм бай. Тэр дээр сунд орж үзье. Ингээд харагдчих юм болоо. Ямар болоо хөдөрсөн нөө би айгу. Зузаа хуцлаад ирсэн чинь. Гадаа бүр зүүшгэл. Yeah. Look at this. Долоон цохон хүн амтай тассан би нөө. Чихээ шүү болсон сая манай гайд. Тэр дээр дэг хүн барьлаа л дэше гарч байна. За автоснаас авахгүй болохоор яшаа гарч байна. Автоснаас авахгүй. Зошиг болцоо. Тэгээд айгуу жижиг хэсгүүшээ газар ирсэн. Хуам айгуу цөөхөн гинэ. Хуамын 55% immigration буюу нөгөө нэг гадны улсаас ирсэн хүмүүс байдаг. 45% болохоор Айсланд хүмүүс байдаг. Тэгинэ. Black Sand Beach гинэ. Бүр хав хар өгтөн бэ. Beach байна. Том ч. Том шиг харагдаж байна. Эстэй далаад ирсэн байна. Амар шилтэй. Тэгээ давлгаа муулах нь нэлээ амар хүчтэй юм байна. Бүр ингээ бүх юм нь хар юм бэ. Амар хав харамгтай юм байна. Тэгээд одоо автобус руугаа явлаа. Энэний 30 минут л зогссон. Тэш гэртаа. Oh my god, so cool. За бич дээр ирсэн. Өдөр чинь гоо заавуулах юм шиг байна. Black Beach. Хавс далаа ирэх ирсэн байна. Wow, яра. Бэлгийн мөхтөц сонирхолтой газар шүү. Тэнгүүтээ ингээд Black Beach гэх шиг тэгээ Black Sand Beach. Энэ ингээ яг ийшээ чулуутай байна. Ийшээ явах гэдэг. Яг харамгтай ийсэн хатчих. Яартай. Look at this.
орчин үеийн барилгатай юм тосгон юм байна. Тосон л их багтаа энэ дөө яг маш цөөхөн хүн амтай учраас шинээр баригдсан. Ер нь их хүмүүсүүд гадны хүмүүсүүдэд учраас бас орчин үеийн барилгууд их сүүл баригдсан шүү байна. Тэр өмнө л тэрийг л уг нь очиж хармаар ах юм. Яггүй. Танч дэшиг нэлээд алхахаар байгаа байхгүй юу? Яг дэшээ гардаг хэсэг байхгүй. Тэгээд энэгээр ингэж яваад ингэж. Тэрний ардуу бараг орох юм байна. Хэлждэггүй шүү. Уцъя да. Тулах өдөр байна уу? Зүгээр л random Saturday зүгээр. Тос баг хитэн цаг яваад 4-5 цаг автобусаар яваад Айсланд явж ирэхдээ хүрээд. Йоо гэтээ энэ уулан яг яа гэдэг юм бэ? Ямар өрөмөц ихтэй тогтцтой юм бүр үнэхээр бүр вау. Би бүр нэрээ Айсландыг хөдөөг дутуу болсон биш үү? Гэвч Айсландыг дутуу болсон ахгүй хөдөө явж үзэг учраас. Хөдөөд нь чухал юмнууд байсан биш үү? Тэрийг мэдээгүй байсан байна. Тэгинт 4 өдөр тигтэй аваад хасаа өдөр ингэ явж байгаа бас. Бас миний тийм гоё дэсшнийг явсандаа баярлж байна. Nice. Хэсэгтэл очиж үзэх юм шиг байна. Манай гайд урдж байна. Чамтай дагуулад явъя гэчихсэн. Энд явчихна. Усны хөтөлбөр ирсэн зөв бас шүү. Амар юу гэдэг болохоор waterfall үзэх болохоор усны хөтөл нь ер нь зөв. Тэгтээ даавар бас арцгаар болтой. Уулын голч гэсэн юм дэжгүй. Гэтэ ус руу орохоор хэцүү юм л дээ. газарсан хүмүүс жишээ ингээд дэш авирт юм байна ингээд дэш ингээд. Ингээд сопцлоо. Кого чади, кого ста. Потом сейчас чили Много, давай Яста ингээд заавал их гүйцэд явна. Kom байна. Oh my god, so cool. Я попробую.
За хаяллынхаа дөрөвдөх газар дээдээ бичиж. Ёо, яа үзэсгэлэнтэй бэ Айсланд. Тэгэхээр Reykjavik үзэх юм байхгүйсэн угаасаа аргагүй л юм байна. Хамаг гоо гэсэн. Өнгөн ихтэй амар өөртөө Монголоос гушаал юм. Хаач зүгээрээ бидний орнд байгаа юм шиг санагдаж байна. Азревчи. Миний одоо хиддэгч цоолоо гэх юм бүү гэхдээ таварчээсэн. Аясаал байна. Тэгвэл байхлаа. Тэгээд ганцаар яхаа илчнэ болчихно. Агой маа. Супер. Жох үнтэй ч гэсэн. Гэтэ би нэг удаа лаптоптоос дунд орохтой яг энтэй ижлэх хүнээр нэг залхахтай явж исэн. Тэгэхээр би нь бол хамаагүй дээр аяллаа. Яа. So cool. Юу хэлэхтэй авчихсан бас байна. Цагаар магаар бүр айгүй гоё нөө. Жохон бороод туслаа. Тийм болохоор ингээд нөгөө нэг шарилж марилж байдгүй юм байна л да. Амар гоё дулаахан. Тэгээ би бас дулаан гараад ирсэн тул тасгайгүй. Давхал. Хайна. За бай. Яа нөгөө нэг амар чулуутай замаар явж байгаад энэгээр өсч амар гоё тухтайсан гэсэн чинь. Салхаад ингээд дэшээ яваад энэ замаар гараад waterfall-ийнхаа нөгөө талд нь гараад ирлээ. Ингээд авах болох юм байна.
амралтаа явчаад одоо 8 болчихно. Гэртээ ороод хоол хий гэсэн чи амар ядарсан залхуу өрөөд. Тэгээд энэ ч нэг манай гэрээ Dirty Burger гэдэг газар интернет шоуд бургер авч хавчлаа. Хүсчих. Өдөртөө зүгээр croissant цэнтраа зэр зүрийн хэсэг хоол идэг болохоор жоох өсөд. Тэгээд хоол ичлээ. Эдгээр аюу гоё гэсэн. Хаа шокийн бүрэлдэхүүн яг гоёсэн гэхдээ яа шинийг үзчихээ. Сайн уу бүгдээрээ. Өнөөдөр өнөөдөр 8 сарын 3 бүтцээ өдөр би яг нөгөө Айсландын хөдөө явснаас 7 хоногийн дараа дараагийнхаа влогийг өнөөдөр эдит хийж оруулна. Нөгөө эхний өдрөөс хойшоо ер нь бол ерөөсөө амар олон бичлэг хийсэн. Тэгээ нөгөө эдит хийхээр жоохон залхуураад нэг тийм overwhelmed болоод байдаг. Тэгээд хийж чадахгүй. Тэгээд өнөөдөр ч гэсэн бүгдээрээ нэгтгээд оруулна. Тэгээд энэ аяллахаа төгсгөл болохоор нэг зүйлийг яг recap хийгээд оруулъя хэлье гэж бодсон болохоор энэ бичлэгийг эхлүүлж байна. Тэр нь болохоор юу юм бэ гэдгсэн чинь саяны аялал дотор явж байгаа хүмүүсүүдийг анзаархад ихэнх нь ер нь бол Ахмад насны нэлээд хөшрөн дэвтэртэй гарсан хүмүүсүүд айгүй их явж байсан байхгүй юу? Тэгээ би яг тэр үед яг нэг зүйлийг олгосон. Тэр нь болохоор яг энэ улсын болохоор хүмүүсүүдийн яг амьдралынхаа эцэст нэг тийм bucket list гэж яддаг та. За хүн нэрээ яг энэ л зүйлийг хийх ёстой шүү гэж боддог тийм зүйлсүүдээ яг хүмүүсүүд хийх гээд ирсэн яг тийм аялал шиг санагдсан. Тэгээ маш олон хүмүүс ингээд өвөө эмээнэр ингээд хамтдаа явж байгааг хараад би бүр ингээд ёо би ямар амар аттай юм бэ те ингээд ийм залуудаа ийм бас гоё усад ажил хийж ийн гэж бодоод бас нэг талаараа айгүйх баярлсан. Тэг нөгөө талаараа бас хүн болгоны ийм мөрөөдлийн ийм усад бас ирсэн. Тэгээ би бас хаяа ингээд гэрээ санаад амар энэ улсад байхаас жоохон амар хэцүү байгаад байсан үе байсан байхгүй юу? Тэгээ тэр үед болохоор яг зөв үедээ тэр яг трипт яваад тэгээ би яг надад ойлгох хэрэгтэй байсан тэр зүйлийг ойлгуулж чадсан гэж бодож байна. Тэгээд бүхэл трипийн туршлагаараа манай гайд ингээд Айсландын бүх ингээд түүхүүдийг ярьж өгвөл за ийшээ харуул одоо ийм галтуул байна, ийм далай байна, тэнгис байна, тэр хуршрээ тийм утга учиртай гээд ингээд айгүй их ингээд өөрсдийнхөө түүхийг ярьж өгдөг байсан. Өгөө явсан байхгүй. Тэгээд би яг тэр үед бодож исэн ингээд хэрвээ ингээд Монгол ингээд зуулчид ирвэл Улаанбаатар хотоос орхны хуршрээ хөвсгөл дунд говийн нөгөө нэг цагаан суврагын төлөө ийм аяллаа зохион байгуулад улс орныхаа талаар ингээд гоё түүхийг ингээд ярьж өгдөг. Олон улсын жуулчдад тийм явуулдаг ийм аялал тийм тур байдаг бол үнэхээр ингээд гадаад хүмүүстд Монгол гэж ямар улс юм бэ гэдгийг харуулхад айгүй хэрэгтэй болов гэж айгүй боцсон. Тэгээ тийм болооч тэрүү Айсланд ер нь бол ингээд туризмаараа бүр амар хөгжсөн улс гэдгийг харагдаж байгаа байхгүй юу? Тэгээ болохоор тэр залууч гэжтэй айгүй хөшин ах байсахгүй манай тур бас нэлээд бууралстэй. Тэгээ ер нь бараг тэтгэвртэй гарахад нэлээд төгсөж байгаа. Тэгээ тэр хүн болохоор аяллахын төгсгөл болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр
Манай ер нь Айсланд бол юугээр эдийн засгийн хувьд амар хэцүү байгаа. Ягаад үг гэсэн чинь нөгөө залуу хүн хүртэл байр авахд айгүй боломжгүй ингээд амар маш их ажил хийж иж байр авах чадaltaй болдог. Тэгээ бусад орнтой харьцуулахад болохоор Айсландын хүмүүсүүд нь болохоор 10 жил өгөх болохоор 14 наснаас эхлээд ер нь л ажил хийж эхлэх хэрэгтэй болчтой. Тэгээ чи хүсчихвэл хаан чамаагүй ажил хийж болно. Яагаад гэхээр энэ улсад болохоор хүн аман цөөхөн учраас ажил хувьч маш бага. Тийм болохоор ингээд чи 14 наснаас эхлээд хүссэн ажлаа хийгээд хадгаламжаа цуглуулад 22 3 таад ер нь л байр авах боломжтой гэж байгаа байхгүй. Тэгтэл одоо болохоор нөгөө эдийн засаг нь бол ер нь нэлээд амар хүнд байдалд орсон учраас ингээд жирийн 20 наснууд 10 үдээс ажил хийгээд 22 доо бол байр авч чадхааргүй болсон гэдгсэн. Тэгээд аяллахын төгсгөл бас тэрийг бас ингэж хэлж байгаанаас айгүй сонирхолтой. Тэгэнгүүтээ ингэж хэлсэн. Ингээд Айсландыг үзсэн энэ аялалд хамт явсанд баярлалаа. Тэгээд магадгүй энэ та нарын ихний Айсландын аялал байж болох ч гэсэн дараагийн удаа дахиж Айсландад ирээрээ гэдэг нэг тийм ингээд юм үлдээгээд ингээд аяллаад болсон. Яагаад гэвэл тэр аяллыг тусаад маш олон хүмүүс шууд аэропорт руу өөрсдийнхөө орноо буцчихсан байхгүй юу. Тэгээл буцсан чинь нэрэл энэ үнэхээр ингээд яг амьдралдаа нэг ирэх оронгуудын бол нэг. Гэхдээ цаад санаагаараа бас ингээд бас эдийн засаг айгүй их бодож байгаа санаа юм байна. Тэгээ энэ чинь нөгөө нэг хамгийн гол нөгөө нэг эдийн засгийн салбар нь болохоор ингээ аялал зочлохоор хэрвээ тэр байхгүй болчвол ингээд эдийн засаг нь бүр хэцүү байдалд орно гэдгийг мэдчихэж байгаа учраас тэр tour guide хүртэл тэгэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг бас амар ингээд tour-ийнхаа нэг хэсэг болгож хэлсэн бас айгүй тийм гүн сэтгэл төрүүлсэн гэх юм уу. Тэгээд миний хувьд 460,000 төгрөг төгсөн гэсэн би бүр үнэхээр нэг байгаа улсаа илүү их appreciate хийж эхэлсэн. Яагаад гэвэл би өөр нь appreciate хийхгүй байгаадсан байхгүй. Энэ нөгөө downtown тэгэл би ажил руугаа алхаал гэртээ ирээл ингээл хүнсний төлгөөр орол өөр юм ерөөсөө хийхгүй ингээл ажил гэр гэдсэн болохоор ерөөсөө гоё сайхныг мэдрэхгүй амьдраадсэн. Тэгсэн чинь сая хөдөө яваад нэрээ вау үнэхээр гоё үзэсгэлэнтэй ийм гоё газар амьдарч байгаа шүү гэдэгт айгүй их баярлсан. Бас яг маш их хэрэгтэй аялал байсан гэж бодож байна. Би 27 наснда Айсландын ингээд гоо үзэсгэлэнг үзэж гин гэдэг чинь хүн болгоны хийгээд авах юм биш. Гэхдээ бас тэрийг үзсэндээ маш их талархаж бүр амар баярлж байгаа. Тэгээ миний сэтгэл санаа тэр аяллаас хашаа бүр үнэхээр дээрсэн ингээд гэрээ санаад амар хэцүү байгаа захгүй юу. Тэгээ тэгсэн чи одоо бол ингээд би насаараа ч амьдрахгүй. Гэтэ гэрлүүгээ угаасаа хизээ нэг өдөр очин тэр хүртэл зүгээр л би байгаа зүйлтэй талархаад байгаа зүйлээсээ их сурах юмаа сураад ингээд сайн хүм ингээд нөгөө нэг чадвартай өөрийнхөө чадварыг сайжруулад тэгээд явна гэж бодож эхэлсэн. Тэгэхээр яа тийм байна. Тэгээд яг иймэрхүү үеүүдэд зөв аялал хийж авсандаа амар баяртай байна. Тэгээд та нар миний дараагийн влогд хамтаагаараа би дараа бас нэг гоё улс руу явж магадгүй. Тэгээд тэрний дараа бас ер нь бас аюу гоё газар руу явна. Тэгэхээр та нар миний влогуудыг үзээрэй. Би тэгээд нэгтгээд оруулна. Одоо ер нь л тийм Day in my life гэдэг влогууд оруулна гэж бодож байгаа. Ягаад гэвэл Айсландыг өдөр тутам амьдрал ямар хөө байдаг вэ? Гудамжаар жишээ гараад хүмүүсүүд ямар хөө байдаг вэ гэдэг талаас нь юу харуулна. Одоо жишээ нь ингээл гудамжаар ямар хөө байх уу гэл ингээл харуулна гэсэн. Би нөгөө нэг өмнө орж ирсэн Joy Juice-тэй дахиад ороод ирсэн л та. Тийм үгүй. Уг нэг өөр кофе шоп руу орё гэсэн чинь амар ууштай очиртай. Тэр бүр үнэхээр гоё кафес ахгүй юу? Манай нээс бүр TikTok-оор явуулсан ингээд гоё юу юм биш тэ кофе шоп чи ороорой гэдгсэн. Тэгсэн чинь данч байцсан. Амар олон очиртай бүр ингээд гадаана queue өсөө тэг гадаа ижил бороо ороо. Bakery орцгоо өнөөдөр бүтсэн өдөр энэ Sandholt гээд төчөд бодолтой bakery дээр юм бартай газар байна. Энэ шорцгоо стачотой юм аа авчиж үзье.
ойрт амар хүйтэн цаг агаар би бүр ингээд daarаад өчтөр ингээд нөгөө нэг сар алханы нэг төрөөсөд болдог ахгүй юу. Тэгээд ихний өчтөр нэг нөгөө 8 сарын нэг чинь 5 дахь өдөр байгаа. Тэгээд би нөгөө 5 дахь өдөр амар бороо орсон болохоор шууд гэдлүүг арчсан. Тэгээд өчтөр өглөө ахсаа өдөр болохоор банк орж ATM-с мөнгө аавна гээд манай ингээд landlord ягаад ч юм хагас мөнгөө кэш хагас мөнгөө ингээд дансаар шилжүүлж авдаг хгүй. Тэгээ би яг амар хол идэг ATM руу яваад тэгээ ингээд замдаа явжсэн чинь борон шуур агууллаа. Тэгээ бүр амар дараад тэгээ ингээд борооны цувтай байсан ч гэсэн ингээд нүүр ам ингээд битүү ингээд ороод бүр үнэхээр амар болсон. Тэгээ ашгүй нэг нөгөө юугаа төлөөд түрээсээ төлөөд гэртээ бүр ингээд хөлдөж өгөх гэж орж ирсэн. Тэгээ хооллож хувцчихсан. Өнөөдөр ч гэсэн ер нь нэлээд хүйтэн байна. Тэгээд яа, ер нь бол өвөл бол андаа л юм хүйтэн лах юм шиг байна. Тийм байна. Тэгээ би сая ядаж хоолоо өвчж байгаа юм чинь ингээд энэ чинь орч ирээд нэг ийм spicy tuna sandwich гэдэг нэг ийм сэндвич авч ицсэн. Тэгээ join juice нэг lavender matcha гэж юм гарцсан. Тэгээ тэрийг нууж үзлээ. Өнөөдөр би бас өдрийн тэмдэглэл яг ингээд гараараа бичиж эхэлсэн. Яг хоо YouTube дээр ингээд digital theory гэдэг юмнууд оруулж байгаа ч гэсэн өдөр болгоо яг ингээд YouTube-ийн бичлэг хийгээд байх боломжгүй учраас тэрийг өөрийнхөө ингээд доторх юмыг өдрийн тэмдэглэл дээр бичиж гэж бодоод тэгээ би өдрийн тэмдэглэл бичиж эхэлсэн. Надад амар таалагдчихж байгаа. Би ингээд 3 хоногийн өмнөөс эхэлж бичсэн хгүй юу. Тэгээ ингээд өглөө босоод дэвтрээ аваад зүгээр л ингээд үзгээ бариад бичгээд бас амар гоё байгаа. Тэгээ сая энэ ч орж ирээд бүтсэн өдөр болох нэг өөр нэгсэн нэг таталтай болъё гэж бодлоо. Тэр нь болохоор юу юм гэхээр зүгээр л өглөө босоод ямар ч хамаагүй кофе шопт ороод номоо уншаад зөвхөн би ном кофе гэдэг яг тийм гурлаа ингээд зүгээр л ингээд өөртөө цагийг өнгөрөөгөөд ингээд ямар ч дижитал хэрэгсэл хэрэглэхгүйгээр ингээд утас муцаа барихгүйгээр ингээд яг өөртөө цагийг гаргая гэж шийдсэн. Тэгээ ингээд эргэн тойрондоо хүмүүсүүдийг ажиглаа, гадаа явж байгаа хүмүүсүүдийг ажиглаа. Тийм өөрийн гэсэн нэг тийм ритмтэй болъё гэж шийдээд тэрийг өнөөдрөөс эхлэх хэрэгжүүлж байна. Над бүр амар таалагдчих. Тэгээд энэ үнэхээр таалагдсан. Тэгээ хэрвээ та нар ч гэсэн тэгэж хэрэгжүүлэхийг хүсвэл хийгээрэй. Надад бүр яагаад болохгүй гэж бодогцсон хгүй юу. Тэгээд why not? Тэгээд өнөөдрөөс хийж эхэлж байгаа. Таалагдчихээн. Яагаад гэхээр яг ганцаараа байгаа болохоор утсаа арай дэндүү их ашиглаад байгаа юм санагдаад байгаа хгүй. Тэгээ би яг сошиал медиагаас амар ингээд хараат болцсон юм шиг ер нь л өөрийгөө мэдрээд байгаа. Тийм болохоор хаяач гэсэн ингээд жоохон брейк аваад өөртөө юм чөлөөтэй цагийг үсгэе гэж бодсон. Тэгээ тэрнээс амар таалагдчихж байгаа. Яа. Тэгээ Айсландд ирээд би нэг амар зүйл өөрчлөгсөйг ойлголоо л доо. Би ингээд Монголд тахтай амар тийм high maintenance хүн байсан байна. Одоо ингээд хараад тахаар би ингээд миний хумс хүртэл ингээд бүр юм натурал заяа. Би ингээд Монголд тахтай хомсаа байнга бодуулдаг, байнга сормоос хийлэгдэг ингээд бүр ингээд амар ингээд хиймэл гих бүхэл зүйлийг хийлэгдэх гэсэн байгаа байхгүй юу? Гэтэ би яг хүмүүс бодлохыг бол хиймэл гэж хэлэхгүй л дээ. Гэтэ ингээ амар аз жаргалтай тухайн үед ингээ гоё кафег мэдрүүлдэг байсан. Гэтэ одоо болох нь ингээ яг өөрийнхөө байх нь надад бүр ингээ амар гоё. Миний хүмүүс чинь ямар гоё юм бэ? Ингээ би гарчин ямар гоё юм. Миний сормос чинь натуралаараа ямар гоё ингээ бодож эхэлдэг болсон. Энэ гэтээ яг усаасаа болсон уу мэдгүй юунаас болсон бүү мэд би ямар ч гэсэн ингээ өөр хүн болцсон. Тэгээд өдөр болохоо өөрчлөж байгаа өөртөө ч гэсэн баярлж байгаа. Би ямар нэгэн байдлаар нэг ингээд яг тогтсон ингээд юундээ биш би ингээд өөрчлөгдөөд ингээд цаг хугацааны ирэхээр ингээд сайжирч байгаа, өөрчлөгдөж байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр яа, ер нь гоё байна. Зарим өдөр ихтэй санаа үнэхээр бүр боллоо. Тэгээд манай гэрийн ямар санаа зовоод манай дүү тэгнэ. Энэ би тань дээр үнэхээр 9 сард очихгүй байвал зүгээр үү гэх тэгнэ. Тэгэхээр би ингэж хэлсэхгүй юу. Чи үнэхээр Айсланд чиний мөрөөдлийн орн чи үнэхээр ирмээр байгаа бол ирж болно. Гэтэ чи тийм биш бол энэ чи ирж хамаг зардал ингэж ямар ч ирэх шаардлагагүй. Би зүгээр миний сэтгэл санаа зүгээр би одоо ингэж яг хүчрээ олцсон. Би одоо энд ирээд
8 сар гэхээр ч 5 сар 5 суралцсан юм шүү. Яа, тийм болохоор ер нь бол амар тасаад өөрийнхөө ритм зөвшөлт ингээд ер нь бол нэлийн ойлгоцсон. Тэгээд амьдралынхаа өдөр болгон хүртэл баярлж байгаа. Энд байгаа өдөр хоногийг би бас магадгүй жилийн өмнөх би хизээс төсөөлөг байгаа. Тэгээд тийм учраас бас баярлж байгаа. Яа, тэгээд ийм хаалт гэсэн чи амар өөр урт юм ирчлээ. Гэдэг шиг тэгээд за одоо ичсэн enjoy juice-с гараад гэтлүүгээ алхаад тэгээд гэртээ очиж нэг оройныхоо хоолыг хичээд тэгээд би бичлэгүүдээ edit хийгээд YouTube-аар оруулна. Тэгээд YouTube-аар оруулахдаа ингээд 7 хоногт өгнө хийгээд гэсэн 7 хоногтойгоо нэгтгээд ингээд оруулж чадаа гэж бодлоо. Тэгээ цаг агаар ер нь бол амар хүүтэн байна. Тэгээд аюу гоё юм хэлвэл 8 сарын сүүлээс буюу одоо энэ сарын сүүлээс эхлээд Айсландд төлөвлөлт харагдаж эхэлсэн. Нөгөө нэг 12 цаг болоход нөгөө гадаа нарч арахгүй гэсэн дээ. Одоо гэсэн чи ер нь бол жаргаж эхэлж байгаа, харанхуй болж байгаа. Тэгээ би бас шүн гайг унтж байгаа, энэ харанхуй болж байгаа учраас эсвэл магадгүй тассан байж магадгүй. Тэгээ тийм болохоор 8 сарын сүүлээр влогороо би та нарт төлөвлөлт харуулж магадгүй бах гэж бодлоо. Тэгээд I'm so excited. Тэгээд та нар ч гэсэн гоё ингээд төлөвлөлт яг харуулъя. Хүн болгон харах боломжгүй шүү дээ. Тийм чи би бас энд байгаагаараа та нарт бас харуулъя гэж бодлоо. Тэгээд энд байх хугацаанд Айсландын талаарх бүхэл юмыг та нарт би харуулахыг хичээнэ. Тэгээд love you. Love you. Тэгээд bye bye. Okay. За. Баяртай. Тэгээд дараагийн vlog хүртэл дараагийн 7 хоног хүртэл баяртай. Madagascar.